Үндэсний урлагийн цагаан лаваа чуулганы хөгжимчин туслах найруулагч Төвшин байна. Манай цагаан лаваа чуулга нь Монголын анхны хувийн мөн хамгийн отхон залуу чуулга. Залуу гэдэг маань ерөнхийдөө залуучууд ихэвчлэн байдаг гэсэн үг. Бараг 70% нь ихэвчлэн залуучууд байдаг. Залуучууд ерөнхийдөө байна гэдэг маань бие биендээ ойлголцоо, хамтарч ажиллах, хамтарч бэлтгэлээ хийхэд маш их төхөмтэй. Манайх ерөнхийдөө бүгд Монгол Улсын консерватори, соёл урлагийн сургууль, дандаа мэрэгжлийн сургуулийг төгссөн зарим нь оюутнууд ийм залуучууд байдаг учраас бидний бэлтгэлээ ч гэсэн яг мэрэгжлийн төвшөнд байнгын цагтай, байнгын бэлтгэлээ үедээ бэлтгэлээ хийдэг. Тэр сүдээс манай тоглолтын чанар яг мэрэгжлийн төвшөнд байдаг. Цагаан лаваа чуулга нь одоо Монголд анх удаа нүүдлийн театр гэмээр театр одоо ийм тусдаа аялан тоглолт гэх юм уу та бараг тэгж ойлгож байна. Анх удаа тэрэлжид Глори ресторан, Глори амралтын одоо тэр том гэр ресторанд очиж тоглохоор ингээд бүх бэлтгэлээ ангаад бэлэн болсон байгаа. Манай чуулгын хувьд зуны цагийн тоглолт эхэлсэн. Одоо тэгээд өдөр бүр 18 цагаас зам палсын танхимд тоглолтоо хийдэг. Мөн манай тоглолт нь олон хүний массыг нэг дор маш богинохон хугацаанд маш олон хүнд хүргэж чаддаг учраас Монгол болон гадаадын зочдыг бүгд тэтгэл маш өндөр буцдаг. Нэг ирсэн хүн ер нь дараа нь Монголд ирлээ гэхэд заавал манай тоглолтыг дахиж ирж үздэг. Тийм учраас та бүхнийг өдөр болгон 18 цагт манай тоглолтыг хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна.